үзэгчтэй та бүхэн энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Монгол Францын ураны гэрээ сэдвээр ярилцахаар зочноо өгж ирүүллээ. Ингээ би зочноо танилцуулъя. Ноён Далай Жаргал, Мон Атом компани захирал ийм ирхэн байна. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За урьд зориулж чад баярлалаа. Тий, тэгээд өнгөрсөн 7 хоногт одоо манай засгийн газар Францын төрийн өмчт компани Оронатай одоо энэ уран олборлох энэ ийм гэрээнд гарын үсэг зураад одоо энэ ажил эхлэхэд ийм бэлэн болоод болсон. Тэгээ энэ гэрээний талаар тантай одоо ярилцах юм аа. Тэгээд би эхлээд зүгээр яг над нэг танин мэдэх нэг асуулт байгаа юм. Энэ Мон Атом компани одоо чиг үүрэг зорилго юу вэ? Нэгдүгээрт тийм ээ. Хоёрдугаарт энэ цөмийн энергийн комисс гэж байдаг. Бас танахаас өөр байгууллага юм шиг байгаа юм. Энэ хоёр байгууллагын одоо бас ялгаа чиг үүрэг юу гэдэг юм бол гэсэн ийм асуулт байна. За баярлалаа орж оролцуулж хагаад. Тэгэхээр 2009 онд Монгол улс цөмийн энергийн тухай хуулийг анх удаа энэ уран болон цацраг зарчмал төлөвийг төрөөс зохицуулах тухай хууль гаргасан. Мөн энэ хуулийг дагалдуулаад улсын хурлаасын бодлогын баримтчиж гаргасан байдгийг. Төрөөс яг албан ёсны нэрийн төрөөс цацраг идэвхт ашигт малтмлаас баримтлах бодлогын баримтчиж гэх. Тэр нь яг ер нь уран болон тийм элементүүдийг одоо яаж эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах үсэг юм бодлогын баримтчиж. Тэгээ энэ хоёр одоо бодлогын баримтчиж гарсны дараагаар төрийн өмчт компани Мон Атомыг байгуулсан. Төр өөрөө аж ахуй харилцаанд юм уу хувь байгууллага юм уу төрийн өмч компани төр яам тамгын газар агентлаг орж болохгүй шүү дээ тийм энэ бол өөрөө төрийн зарчим ашиг нөхцөлийн зөрчил гэдэг. Тэгэхээр заавал төлөөллийнхэн компаниар одоо Эрдэнэс таван толгой, Уйдлогой гэж байгаа шүү дээ тийм тэнтэй адилхан ураны салбарт ураныг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах ураныг одоо хайх, олборлох, ашиглахын явцад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх үүднээс энэ компани байгуулагдсан. 2009 он та бүхэн мэдж байгаа Монгол улс уул уурхайн одоо бүүм гэж англиар тийм болж шүү дээ. Тэгэхээр зөвхөн ураны салбар тэр үед гадаадын 30 гаруй компани 200 гаруй лиценз. За 171 лиценз байсан. Тэр үед. Тийм учраас энэ яалтчгүй энэ олон компаниудыг энэ олон лицензүүдийг одоо эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах, зохицуулах, энийг уялдуулах шаардлага бий болсон учраас төрийн өмчийн компани Мон Атомыг байгуулсан байдаг. За яг харамсалтай нь яг жилийн дараа 10 онд тав гэж хаан русуусын хэрэг дараад Фукушимагийн ослог гараад энэ ураны салбартх энэ улс орнуудаар төслүүдэд татж авсан. Хоёрхан гадаадын төсөл үлдсэн, Францын төслөө гэдэг нь Оросууд үлдсэн байдаг. Цөмийн энергийн комисс гэж энэ Монгол улс одоо би мэдгүй 50-д онд 60-ад оны сүүлээр 60-ад онд Монгол олон улсын атомын захирал эрчим хүчний агентлаг Магатед илсээд тэгээ Магатед илсэн нэг гол шалгуур нь заавал цөмийн энергийн комисстэй бай. Улс орнууд төрөөс одоо цөмийн энерги энэ одоо цөмийн эрчим хүчний талаар баримтлах ийм нэгдсэн нэг бодлого нэгдсэн уялдаатай явъя гэдэг комисс байгуулсан байлээ. Энэ бол цэвэр цөмийн эрчим хүч. Одоо өөрөөр одоо цөмийн захиргаан станц болоод одоо манайх чинь энэ цөмийн одоо изотоп гэдэг юм хаасаг байгаа шүү дээ. Одоо шарлагын аппаратын имра гэдэг байдаг тийм. Энийг бүгдийг нь уялдаж хянах үүднээс байгуулагдсан тийм одоо комисс. Энэ бол тусдаа яг хяналт тавьдаг хяналтын механизм байсан. Гэхдээ манай Мон Атом бол цэвэр уул уурхай компани, энэ цэвэр майнинг. Энэ процесс бол бүхэлдээ уул уурхай процесс. Тийм тэгэхээр хоёр өөр одоо зорилго хоёр өөр. Яг зарим талаараа бол яг хяналт цацраг идэвхтэй гэдэг утгаараа бол хяналтын үйл ажиллагаа юм уу одоо уялдан зохицуулах үйл ажиллагаа байдаг. Гэхдээ бол цэвэр энэ одоо өөр процесс энэ хоёр өөр ойлголт шүү дээ. Тийм байна. Тийм энийг бас жишээлбэл би бас нэг сайн ялгаж салгаж ойлгохгүй байсан юм байлээ тий. Баярлалаа. За тэгээ манай зочин өнөөдрийн нэвтрүүлэг бэлдээд ингээд нэг слайд бэлж ирсэн байна. Энэ одоо гэрээ хүртэр одоо энэ ажил маань одоо энэ Франц Монголын хамтарсан энэ компани маань ямар одоо үе шатыг дуулж байж одоо өнөөдрийн хэрж гэрээ байгуулагдваа тийм ээ. Энэ талаар тэгээд тэр гэрээнийхээ онцлог зардуудыг одоо харуулсан юм слайд бэлж ирсэн байна. Тэгээ энэ талаар одоо энэ одоо дэлгэцэнд харуулж байгаа тий одоо энэ Монголын газрын зураг дээр байгаа энэ улаанаар тэмдэглэгчүүд бол Монгол улсад ураны илэрчүүд, ураны ордууд яг уран байгаа газрууд. Тэгээ биний яг үзүүлж байгаа гэхээр одоо зөвхөн Улаанбаатарт л одоо уран байгаа л бус газар байхгүй юм шиг. Тэгэхээр одоо энэ Баруун аймагуудад, Увс, Ховдод, Хойшоогоо, Төвийн аймагуудад зөндөө байгаад энэ ураны ордууд байхгүй юу. Энэ бол би гаргаад ирсэн юм биш, Мон Атом гаргаад ирсэн юм биш.
зөвлөлт 70-аад оны зөвлөлт бод ус тухайд социализмын үед зөвлөлт бод ус гэж байхад Монголд энэ судалгаа явуулаад гараад ирсэн. Тэгэхээр одоо зөвхөн Улаанбаатарх дээр хордоод бусд нь одоо ингээд зүгээр байгаа шүү дээ тий. Уучлаарай дарга энэ тэр ураны илрэл гэж юм байна. Тийм ээ тэр нөгөөх нь гажил гэнэ үү тий. Энэ уран байгаа гэсэн үг. Ерөнхийдөө ураанууд байгаа. Уран байгаа. Одоо энийг дахиж одоо хайгуул ээж нөөцийн тогтоож энэ төр явах хэрэгтэй гэх тэр тийм юм байгаа. Тэгэхээр Монгол уран бол өөрөө онцлогтой. Энэ бол дэлхий дээрээс 13 улсад байгаа шүү дээ. Дэлхий дээр одоо 250-60 улс байлгаж 13 улсад байгаа. Монгол улс бол одоо ураны нөөцөөрөө 10 ч ихсэж байгаа. Энэ бол одоо зөвхөн өнөөдөр батгдсан нөөц. Ерөн зөвлөлт бод ус гэж байхдаа 1.3 сая тонн таамаг бол 500 мянган тонн ураны нөөцтэй гэж тухайд зөвлөлт бод ус тийм таамаг нөөц гарсан. Хэрвээ энийг бид нар баталгаажуулаад гадны компаниудаар бид нар хайгуул хийгээд баталгаажуулах юм бол бид нар 19 бараг ихний 5-6-аад орох тийм нөөцтэй байгаа байхгүй. Тэгэхээр би энийг хэлж байгаа хэрэг энэ бол шин сэдв биш. Анх удаа бидний ураны тухай ярьж байгаа биш. 70-аад оноос зөвлөлт бод усууд Монголд ийм хайгуул хийгээд судалгаа хийгээд те ингээд тогтооцсон юмуд байгаа шүү гэдгийг би хэлж байгаа. За тэгээд дараагийнх дээр нь юу байгаа лээ? За энэ төслүүд манай дээр одоо нийтдээ нэг 5 орны төсөл байгаа. За Монгол Францын төсөл бол одоо сая бид хөрөнгө олтын гэрээ байгуулагдсан. За дахиад Монгол жайхын төсөл, Оросын төсөл, Хятадын төсөл, Казахстаны төслүүд гэсэн юм байгаа. За энд нэг ураны салбарт нэг онцлог байгаа. Энэ гадаадын компаниуд бүгдээрээ төрийн өмчт компаниуд байдаг. Бүгдээрээ. Энэ өөрөө нөгөө цацраг дэвшилт малбар өөрөө бас стратегийн хувьд тэ цөмийн зэвсэг энэ болдог учраас өөрөө энэ төрөөс заавал хянжээдэг төрийн хяналтанд ор байдаг төрийн өмчт компани байдаг. Одоо Францын орооны бол 95% нь төрийн өмчт компани. Казахстан, Росатом, Хятадын СНС гэдэг дандаа төрийн өмчт компаниуд байдаг. Ийм тийм учраас манайх тэрийг дагаад МОАТМ-гээ төрийн өмчт компани байгуулагдсан. Тийм байна. Ийм байгаа. Тийм манайх бол энэ хэдэн төсөл байгаа. За Францын төсөл бол за сая гол энэ Францын төсөл бол нөлөө үзүүлсэн юм бол одоо Монгол бүгдээ Франц улсын ерөнхийлөгчийн 23 оны 4 сард хийсэн Макрон ерөнхийлөгчийн айлчлал. За айлчлалын дараа 3 сарын дараа 10 сард нь Монгол улсын ерөнхийлөгч айлчлаа. Тэр үед хоёр тал одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулаад санхүүгийн ерөнхий зарчмаа тодорхойлсон протоколыг байгуулсан. Энэ бол нөгөө санхүүгийн ерөнхий зарчмаа тодорхойлсон. Ер нь одоо яаж явах юм гээд ерөнхий зарчмаа. Гэрээнийхээ үндсэн одоо хөрөнгө оруулалтын гэрээч ерөөсөө санхүү мөнгө штэ татвар штэ. Тэрнийхээ ерөнхий зарчмыг тодорхойлсон тийм протоколыг байгуулсан айлчлаар ер нь хөрөнгө оруулалтын гэрээ бол нийтдээ бол 19 бүлэг 357 заалттай юм байна. За яг энийг задлж яриул одоо их цаг хугацаа. Тэгэхээр нэг ийм заалттай юм гэрээ байгаа. Тий. За энэ бол яг гэрээний ач холбогдол. Энийн урд нэг слайд байхгүй байна уу? Энэ хойно нэг байхгүй. Тэгээ цаг хугацааны дараалтай нэг слайд байсан. За энэ яг энэ олон мөнгө төгрөг ярихаас илүү бид нар яг Монгол улсын сая шинэ үндсэн хуулиар бол аливаа байгалийн байдлын өр өгөөж 50-аас дээш хувийн ард түмэнд байх хэрэгтэй гэдэг ийм агуулга байгаа шүү дээ үндсэн хууль дээр. Сая энэ бидний гэрээ бол яг тэр агуулгад нийцсэн гэрээ байгуулсан. Хамгийн товчхондоо. Ерөөсөө энэ астмал бол буюу одоо ураныг олборлоод ашиглаад энэний үр өгөөж нь 50-аас 50-аас илүү хувийн ард түмэн. Слайд өгдөө манайхаа. Тий. За та ярьж л байхгүй. Өгнө гэсэн. За ер нь яг жилд бол төсвийн орлого 118 сая доллар жил болгон орохыг улсын төсвөнд 75, орон нутагт 29 те ирээдүйн өв санд гэдэг ингээд хоригдлын санд 40 гэдэг ингээд явах юм. Ер нь бол нийтдээ нийт төслийн хугацаанд 5 тэрбум 5.2 тэрбум долларыг одоо Монгол улсад өргөж өгнө. Орон нутгийн хөгжилд бол одоо жил болгон те 1 сая доллар ингээд 44 сая доллар ингээд 34 жилийн хугацаанд ингээд өгөх. Ингээд ерөнхий том тоонууд нь бол энэ байгаа. Би одоо ингээд олон тоо хэлэхээр ерөөс ингээд гол тоо хэлэхэд энэ байгаа. Зөвхөн бид нар сая энэ ингэсэн штэ 34% гэж одоо нэг маргаантай 34 байгаа штэ. Хаасайгу олон нийт бол улс төрийн том маргаан болдог. Инээсээ бид нар гол сая татгалцсан одоо гэрээний нэг чухал зүйл бол бид нар ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Бид нар ямар ч хөрөнгө оруулалт. Нэг долларын хөрөнгө оруулалт орохгүй. Зээлж мөрж юу шүү. Нэг ч мөнгө оруулахгүй. Аюу талбай шиг тийм ээ өр мөрөнд орохгүй тийм. Нэг ч доллар оруулахгүй. Нэг ч мөнгө оруулахгүй. Бид нар татвар орлогоо бид нар авна. Нэг онцлог бол 28 онд үндсэн олборлт эхлээд олборлт эхлээд тэр жилээсээ шууд аваа яв. Нэг хоёр дахь давуу тал. Гурав дахь давуу тал бол
50-аас илүү дээш буюу те өр өгөөж нь Монголын ард түмэнд янз бүрийн хэлбэрээр хоригдлын увсан тэр компани цэвэр ашигын 50-аас дээш хувийг авах гэдэг тийм үү? Тийм цэвэр ашиг. Тийм. Ерөөсөө л одоо цэвэр ашиг, татвар тэргээд бүгд тэрээс 50-аас илүү болно. Хоёрдугаар бид нар байгаль орчны нөөц ашиглалын төлбөрийн амнаатыг бид нэр 19 хүртэл дээдл нь 19 хүртэл авч байгаа. Энэ хамгийн их авч байгаа. Дэлхийд дээр хизээж байхгүй амнат. Дэлхийд дээр хамгийн их нь 5.5 Казахстан байгаа хаа тий. Австрали, Канада гэдэг 4.5 энэ төргээ явж байгаа. Хамгийн их нь 5.5 байгаа. Тэгэхэд бид нар 19. Яагаад 19-ыг Франц зөвшөөрсөн бэ гэдэг асуудал гарч ирж штэ. Яг хизээж юм байхгүй юм тий. Тэгэхээр бид нар 34-өөсөө татгалзаад 10-ыг авч байгаа. Өөрөөр ногдол ашигынхаа бид нар 34 биш 10-ыг аваад 90-ийг Францууд авч байгаа. Өөрөөр шар нутгаа зараа тэрнийхээ ашигын 90-ийг Францууд аваад бид нар 10-ыг авч байгаа. Тэрнийхээ хариуд бид нар яг үгээр одоо байгаль орчны нөөц ашиглалын төлбөр 5 дээдлийн одоо суур нь 5 байгаа шүү дээ хамгийн дээд таасан. Тэрийг бид нар нэмээд 34-өөсөө татгалзсных гээд бид нар ахаа 5-ыг дэмжиж байгаа 10 болж байгаа. Дээрээс нь одоо өсөн нэмэгдэх амнат гээд өөрөөр бид нар 34-өөсөө татгалзсан учраас та нар 90%-ийг зарж байгаа учраас бид нар шар нутгийг зарах зах зээлийн одоо үн өсөхийн хэрээр бид нар дээдл нь 19 хүртэл авна шүү гээд явж байгаа. Тэгэхээр одоо 10-аас эхлэнэ шүү дээ ашиг. Тэгэл одоо үнэн өсөд байх юм бол одоо 11, 12 гэж амнат нэмэгцээр хагаад хамгийн дээдл 19 хүртэл. Ингээд явхаар ингээд эдийн засгийн хувьд одоо үндсэн хуулийн үзэс на нийцж ирж байгаа юм байхгүй юу? Тооцоолно. Тийм учраас Францууд эрийг хүлээн зөвшөөрж байгаа. Тийм дөрвөн юм онцлогтой байхгүй юу? Тийм байна. Тийм. За энэ гэрээтэй холбоотой за бид нар чинь за юу л нөгөө 34-өөсөө татгалзаад ингээ амнаатай нэмж авъя гэд эхлээд тохирцсон байжсэн чинь гоо та нар ерөөсөө 10% аваа гэд Франц ч бүр өөрсдөө санал гаргаж байгаа бидэрт нэг 10%-ийн тэр тэгсэн мөртрөө дээрээс нь тэр нэг нөгөө энэ юуг одоо саналын эрхтэй тэр юмыг аливаа шийдвэрийг зогсоох эрхтэй бүр тийм юмыг Монголын талд өглөө шүү дээ энэ гэрээгээр. Яг энэ хэлцээр чинь анх Нямбатар сайд 23 онд хууль зүйн сайд багтаа ажлын хэсгийг ахлах дараад нь одоо их хурлын дарга амар байлсахын дарга одоо уучрал сайд гэдэг 3 даргаар хэрэглэх одоо 3-аар дамжлаа шүү дээ. Энэ дандаа процесс яриа хэлцээр явж байгаа байхгүй юу? Анх бол 140 хүнтэй ажлын хэсэг байгуулагдаад дараад нь 70 хүнтэй ажлын хэсэг гээд бүх яамдууд орсон ажлын хэсэг 6-7 ажлын хэсэг байгуулагдаад ингэ явж байгаа шүү дээ. Өөрөө тэр дунд байсан. Эдийн манайхан бүгдээрээ бас манай хүмүүс бүгдээрээ эдийн засгийн тооцоол гээд бүгд байсан. Тэгээ чи яриа хэлцээ явж байгаа байхгүй цаашаа болж байгаа. Энэ яриа хэлцээ явж яасан юм. Хамгийн чухал нь бид нар энэ одоо хүмүүсийн хардлага хүмүүсийн одоо олон нийт улс төрчөөд байдаг олон нийт байдгийг 34-өөсөө татгалзъя. Өөрөөр бид нар мөнгө оруулахаа болио. Тэрний он бид нараас 10% аваад 24-ийн Францын талд өгчээ гэдэг. Тэгээд бид нар тэрний оронд бид одоо өөрийн хяналтын багцтай тийм нэг гишүүнийг байлгаа тэр нь болохоор зэрэг вето тавьдаг хэрэгтэй болгоо. Тэгээд энэ яг яриа хэлцээний явцлын хийсэн ажлууд. Гэтэ бүхэлдээ бол чи бизнес хоёр тал хоёлаа ашигтай байх хэрэгтэй. 50-50 ашигтай бизнес гэж байвал сайн. Тэгээ 40-60 байвал бүр сайн. Манайх бол 50-аас 50 дээр нэмэх нэг Францууд бол 49-ээс доошоо явж байгаа байхгүй юу? Тэр нь тэгээд бид нар энийг энд хүрсэндээ маш чухал байгаа. Тэгээд ерөнхий утгаараа тэр. За яг хөө тэгээд чинь зөвхөн орон нутагт л одоо Дорногов аймгийн Улаанбаатар сум 1400 хүнтэй 1400 хүнтэй сум нь жил болгон сая доллар өгнө гэдэг чи одоо бас миний хувьд л одоо барагдахгүй их тоо шүү дээ. Манайх одоо их тэрхийг тоо ярьсараа 50 тэрбум төгрөг шүү дээ. Одоо сүүлийн 4 жилд 1 тэрбум өгж байгаа шүү дээ. 1 тэрбумыг сүүлийн 4 жил. Тэр бомыг Улаанбаатар сум 600 саяыг хажуу зүүн баянга багт 400 саяыг өгж байгаа. Тэр дөрвөн талын хамтын ажиллагааны хэлцээрээ энэ мөнгийг юунд зарцуулах уу гэдгийг өөртөө орон нутгийн иргэд малчтай өөртөө шийдэж байгаа. Одоо тийм малаа өрсгөх юм уу, сургууль цэцэрлэг барих юм уу тэргээ тий. Утга ус гаргах. Тий яг 28 оноос эхлээд жинхэнэ хөрөнгө оруулалт эхлээс 1 саяыг өгнө. За тэрийг л орон нутгийн мэднэ. Энэ цэвэр орон нутгийн өрх. Гэх мэтлээ ингээд олон давуу ирэх шиг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ яриул олон зүйндээ байгаа. Ерөнхий утгаараа би хэлж байна. Монгол бас нэг төгрөг гарахгүйгээр 50 дээр нэмэх нэг үе өөр өгөөж нь болно гэдэг бол энэ өөрөө том тоо. Бидний номч эрсдэл гарахгүй байхгүй. Тий. Тэгээ гог яг миний асуусан гол утга нь юу гэхээр хөрхий Францууд яагаад ийм том буулт хийвэ? Одоо үнэхээр одоо зарим улсууд ч нэг одоо сошиалаар нэг янз бүрийн бичээд байж та эдгээр чинь Африкт байсан юм а хөөгдсөн гинэ одоо бүр бараг л энэ дээр хотготолгуулсан тэгээд одоо Монголд
ийм холбоолт хийсэн юм гинэ энэ төр гэсэн бас нэг тийм яриа байна л да. Дэлхий дээр нэг уран олборладаг, ураныг одоо хамгийн эрүүл шин технологиор байгаль дээлтэй олбордог. Ерөөсөө дэлхийд уран олбордог 6-7 улс л байгаа. Хэрнэ. За тэрний ихэнд бол Орос мэдээж явна, Казахстан байгаа. Франц бол ихний нэгт орж байгаа технологи. Нэгдүгээрт дэлхий дээр өөрөө туршлагатай гараа сүүлийн 40-50 жилийн туршлагатай. Франц бол ерөөсөө Нигер, Канада, Казахстан гэсэн 3 улсад уран олборлож байгаа. Нэг зүйл байгаа. Бид нар буруу ойлгодог. Франц өөрөө уран байхгүй. Франц 85 оноос өмнө 86 оноос өмнө Франц өөрийн нутаг дээр ураны ордууд байсан. Нийтдээ нэг 80 гаруй орд байсан. Энийг бүгдийг ашиглаж дуусаад тэгээд бусд орнууд руу 60-аад оноос 70-аад оноос орсон. Тэгээс ч одоо огт уран бол байгаа тодорхой хэмжээний байсан. Тэгээд энэ дэлхийд дээр нөөцөнд дуусаад байхгүй. Тэгэхээр бусд орнууд руу орсон. Тийм учиртай. Нэгдүгээр, хоёрдугаар энэ байгалийн баялаг юм чинь нөөцөнд дууссан шүү дээ. Чи Нигерийнх бол 60-аад оноос ашиглаж байсан гэдэг чинь нөөцөнд дуусж байгаа. Яг гоо сая 2 жилийн өмнө тэнцээ төрийн эргэлт гараад ингээ явсан үнэн. Гэтэ нөөц нь ирэхдээ дуусчихсан. Казахстанд Француудын эзэмшиж байгаа 3 орд бол 2000 одоо 30 он гэхэд дуусж байгаа юм. Ер нь дуусж байгаа юм. Тийм учраас тэтэ тэрнээс гарна. Тэгэхээр дараагийн урт хугацаанд 40 гаруй жил уран олборлож амтай ажиллагаа явах улс нь Монгол байхгүй юу? Монгол, Узбекистан байгаа. За Узбекистан бол жижиг ордтой. Манайхыг харж болох юм бол бараг 20 өрч өрөхгүй жижиг. Тэгтэл энэ ураны орд. Тэгэхээр энэ хоёр улс бол Монголын хамгийн ирээдүйн Францын одоо хамтарч ажиллах эрчим хүч тогтоо болох орн энэ хоёр улс. Тийм учраас энэ бол аль алиндаа харилцан ашигтай, харилцан хамааралтай төсөл болоод байгаа байхгүй юу? Тийм учраас Францууд бол харьцангуй ерөнхийдөө буулт одоо хийж ийн гэж үзэх юм да тийм болсон. Харин тийм байна тий. Энэ Ороны компани чинь Ороноч яг энэ манай хоёрын хамтарсан танай компани тэр Ороны хоёрын хамтарсан Улаанбаатарх биш юу лээ? Бадрах энержи. Бадрах энержи тий. Тэр компани бас нэг өөр газар бас нэг юу эзэмшиж байна үгүй юу? Үгүй. Лицензгүй юу? Үгүй. Ерөөсөө Францууд бол тэр Дорногов аймгийн Улаанбаатар сумн дээр 2003 оноос хойш хайгуул хийгээл тэнцээ 3 ордыг тий зөөж яваад улаан уул өмнөд гэсэн ийм 3 орд. Чи 3 орд штэ. Зөөж яваг хамгийн их нөөцтэйгээр яриад байгаа болохоос 3 бүлэг орд. Зэрэгэлдээ байгаа ордууд байхгүй. Энэ ордыг нэгээл энэ одоо Азад байхгүй тий хамгийн том орд. Тий. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд маш ашигтай олборлох тийм ордууд гэж тогтоогоол энэ дээр ерөөсөө хөрөнгө оруулалт ингэрэ хийгээл бэл явж байгаа асуудал. Тий. Тэгээд хоёлаа яг нэгэнд Казахстан ирсэн дээр хоёлаа нэг жоохон төгсөгчэй гэж бодлоо. Энд чи юу вэ энэ компани маань Монголд Казахстан хоёр зэрэг 97 онд орж ирсэн гэдэг лөө тий тэгдэг тий. За тэгээд тэрнээс хойш ямар үйл явдлууд өрнөв. Одоо Казахстан маань ямар хэмжээнд очсон байна. Бид одоо тий ямар яагаад үлдчихв тийм ээ. Тий 97 онд одоо энэ чинь манайх зарцал зах зээлийн эдийн засаг шилжээд уул уурхай одоо хөгжөөд тий. Тэгэхээр Францууд Казахстан, Монгол хоёр зэрэг орж ирсэн. Яг бол 97 онд манайх төлөөлөгчийн газар анх Арева гэж багт нэг хүнээр те ажиллаулаад ингээ сонирхлоо илэрхийлээд явсан Казахстан яг адилхан. Казахстануудын давуу тал нь бол гадны бүх энэ ураны салд орж байгаа Орос, Япон, Хятад, Канада бүгднийг оруулаад ирсэн. Бүгднийг хайгуул хийгээд бүгднийг нөөцөө тогтоогоод өнөөдөр Казахстан гадны 7 төсөл байгаа. Гадаадын 7 төсөл байгаа. Тийм учраас жилд хамгийн их те одоо дэлхийд нэг намрын шүү дээ ураад 45 мянган л үү хамгийн том шүү дээ ураа холборлож байгаараа. Хоёрдугаар энэ 30 жилийн хугацаанд Казахстанууд хөгжил дэвшилт хүрэхээс гадна ноу хав шинэ мэрэгчлэл бэлдсэн. Одоо жишээл Аранадож Казакийн геологч манайдын ч Казакийн геологч ажиллаж байгаа шүү дээ. Казакийн геолог яг ураны салбарт энэ олборлох дээр бол хамгийн эзэмшсэн тийм болсон байгаа. За яг манайх хойноос нь явж байгаа. Удаан ч гэсэн хойноос нь ингээд явж гин. Тэгээ манайд одоо нэг төсөл одоо эхэлж одоо гараагаа эхэлж штэ. Гэтэ яг энэ бас давуу тал. Эдгээр удаж байгаа ч гэсэн бид нар чинь 97 онд ягаад 2003 онд анх Францууд хайгуулын лиценз аваад хайгуулаа хийж тогтоогоод тэгээд 2013 онд хувьцаа эзэмшдэг гэрээ байгуулсан. За 2015 онд ашиглалтын лиценз авсан. 2003 онд хайгуулын лиценз байсан бол 2015 онд ашиглалтын лиценз авсан. 16 онд орд ашиглалт гэрээ байгуулсан. За 13 онд хувьцаа эзэмшдэг гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшдэг гэрээ чинь нөгөө зохион байгуулалт яахгүй хамтарсан компани яаж байгуулах вэ? 66 34-оор яах вэ гэдэг энэ зохион байгуулалтын шинжтэй гэрээ. За одоо төзөн хэдэн гишүүнтэй авах гэсэн юм одоо административны тийм чанартай гэрээ. 16 онд орд ашиглалт энэ бол цэвэр одоо яаж олборлохын
ордыг Монгол хүн эзний хүн ажиллах уу гэсэн тийм гэрээ байхгүй. Ингээ 16 онд байжгаад 17 онд хамтарсан компани Бадрах Энержи гэж байгуулад 66% нь Орано групп, 34 нь Монатом эзэмшиж байгаа. Тэгээ 21 онд туршилтын үйлдвэр хийсэн. Туршилтын үйлдвэр 1.4 жил 4 сар үргэлжлээд 22 онд бид нар туршилтын үйлдвэрээ дуусаад засгийн газар танилцуулаад туршилтын үйлдвэр нь энэ ордыг ашиглах эдийн засгийн ямар өөр өгөөж гарахыг тэ энэ гэдэг ийм эдийн засгийн параметр дөрөв техник эдийн засгийн үндэслэлийг гаргах том үзүүлэлтүүдээ гаргаж ирээд тэгээд амжилттай одоо яг санснаас боллоо гэдэг ийм төгөлтөнд хүрээд тэгээ одоо хөрөнгө оруулалтын гэрээнд орж байгаа. Тэгэхээр энэ урт хугацааны процесс. Хүмүүс зарим одоо сая чуулганд тэтэрж байгаад яасан яарж байгаа дөнгөж одоо л ингээл нэг жил эсвэл 2 сар бижигдсэн юм шиг. Энэ бол урт хугацааны процесс, урт хугацааны яриа хэлцээр урт хугацааны юм болж байгаа байхгүй. Өөрөөр энэ болгонд бол дандаа улс суурьтай, дандаа хугацааны үед удаан ч гэсэн улс суурьтай тэ одоо тооцоол дээр үндэслэж явсан зүйл шүү гэдгийг хэлэх гэж байгаа. Тэгэхээр Казахстанаас бол мэдээж одоо тэгтээ одоо араас нь явж гин. Энэний дараа л одоо дахиад Монгол одоо Чехийн төсөлч гэдэг юм ингээд үргэлжлээд явна. Энэ бол яг зөв зам татуулж байгаа, зөв үлгэр жишээ болгож байгаа ийм төсөл гэж одоо үзэж байгаа. Энэ хугацаанд Казахстан маань одоо ямар амжилтанд хүрсэн байна? Бидэнтэй цуг ирсэн. Казахстан ч одоо анх л одоо яг ордуудаа нээгээл манайхтай адилхан мэдэхгүй байсан бол одоо ингээд ордуудынхаа нөөцийг тогтоогоод гадаадын 7 том төслүүд төсөл гэдэг нь одоо уурхай олборлж байгааг хэлж байна уу та? Гэхдээ уурхайг бол одоо олон болно. Гадаадын гэдэг нь одоо Францууд байгаа, Оросууд байгаа, Японууд байгаа, Канадууд байгаа, Хятадууд байгаа гэдэг гадныхантай хамтарсан төслүүдийг яриад байна шүү дээ. Одоо Француудаа гэхэл 4 орд ч гэдэг юм уу те ингээд явж байгаа. Яг ордоор нэрвэл 40 байна. Ордууд байна. Ордууд. Зөв. Тэгээ одоо эн чинь дэлхийн зах зээл одоо тэгээ уучлаарай Казахстан ч одоо тэрийг олборчод одоо дараагийн шатандаа буюу одоо сая 11 сард баха бүх нийтийн санал асуулгаар хүн амынх нь 85% нь атомын цахилгаан станцтай болъё гэдэг санал асуулга болоод одоо эдний төслөө хэрэгжих консорциум байдлаар гадаадын баруун нэгний хэд хэдэн орны консорциумаар атомын цахилгаан станц байх чинь дараагийн төвшлөлтөд хүрж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр одоо таны хэлдгээр юунд хүрч вэ гэдэг нь одоо энэ хоёр факт болоод тийм. Тэгээд дэлхийд олборлож байгаа нийт ураны 40 гаруй %, бараг 50-40% одоо Казахстан ч дангаараа нийлүүлж манайхын боломжтой байхгүй юу? Манайхын боломжтой байсан. Зөвлөлт бодус гэж байж хахад 1.3 сая тонн ураны нөөц гэж байгаа. Одоо бид нар чинь 192 мянган тонн гэж байгаа шүү дээ. Бидний одоо ашигт матмуулын албан ёсоор одоо бүртгэлтэй эрдэс байлгийн зөвлөлөөр баталгаажуулсан нөөц нь 200 мянган тонн. Одоо 200 мянга. Тэгэхэд зөвлөлт бодус байж хахад одоо жамсан дорж байгаа гэд манай тэр Монатмын шинжээч тэр чуулган дээр их хурл дээр яриад байд. Энэ хүн бол геологийн яамны орлог сайд байсан. Геологийн газрын дараагаас тэр үед жамсан дорж байгаа тэртээ Оросууд хийж яхад бол 1.3 сая таамаг нөөц яг бодиттой нөөц бол 500 мянган тонн гэж байгаа. Тэгэхээр эн чинь бас Казахстантай адилхан яваад очих байхгүй юу? Хамгийн чухал юм нь геологийн хайгуулыг хийх хэрэгтэй. Гадны айл алган компаниудыг урьж оруулах хэрэгтэй. Тий, түрүүний тэр улаан тоочкуудыг бүгдийг нь очиж үзэж тийм ээ. Баталгаатай олон улсын стандартын дагуу хайгуул хийх хэрэгтэй. Ингээд тогтоочих юм бол бид нар гадны хөрөнгө оруулалтыг татах, гадныхныг яах том юм Казахстанаас дутахгүй болно. Хамгийн харамсалтай бид нар энэ нэмийг сүүлийн хэдэн жил хийхгүй. Би хэлсэн 2009 онд байхад гадаадын 30 гаруй компани 171 лиценз байна гэдэг чинь бодиттой юм харуулад байгаа. Бид чи зүгээр л хоосон газар орж ирээгүй л байсан байгаа шүү дээ. Тийм мэдж байгаа. Хайгуулын судалгаач Оросууд бол хамгийн сайн мэдж байгаа. Жишээлбэл тий 70-аад оноос хойш хайгуул хийсэн Оросууд ч хаана нөөц байгаа сайн мэдж байгаа шүү дээ. За тэгээ энэ төсөл маань за тэгээд 20 хэдэн жилийн дараа 27 жилийн дараа ингээд нэг хөдөлгөөр боллоо. Энд одоо яагаад ингэж удав хамгийн гол шалтгаан нь юу вэ Монгол улсад? Бид нар мэдэхгүй байгаа. Бид нар анх удаа бид нар өөрсдөө бие дааж одоо Францтай хамтарч байгаа ч гэсэн бие дааж шийдвэр гаргаж бие дааж одоо 90 оноос хойш бид нар одоо үндсэндээ бол бие даалаа штэ. Тэгээ явж байгаа учраас бидэд мэдэхгүй зүйл их байгаа. Мэдээж энэ чиглэлийн геологч бие. Гэтэ улс төрийн шийдвэр гаргах төвчнөөс ахгуулаад жирийн эрд хүртэл уран гэдэг имийг харьцангуй мэдэхгүй. Би ч гэсэн ясамдээ 10 жилийн өмнө мэдэхгүй байсан. Яг нэг хэлэхэд. Тэгэхээр бидэд мэдэхгүй зүйл байгаа учраас шийдвэр гаргахтаа бид нар болгоомжилдаг, айдаг, имээдэг одоо улс суурьтай үзье гэдэг ийм процесс нь 19 жил дэндүү үед 10 хэдэн жил явчлаа. Шинжлэх ухаан гэдэг юм бид нар даанч тоохгүй те шинжлэх ухааны үр дүн, шинжлэх ухааны одоо бүтээл, шинжлэх ухааны нээлт гэдэг юмыг бид нар үнэхээр тоохоо байлчиж. Тэгээд эрдэмтэн ч гэсэн нөгөө талаас би одоо шүүмжлэлтэй хандхад энийг гарч ирээд яриад те. Гэхдээ шар нутагч аюулгүй штэ гэж ярьдгүү те. Одоо 18 онд 19 онд бид нар
одоо байхдаа би гарч иж бариад одоо манай тэгш баяр л одоо цөмийн энерги гэтэл одоо цөмийн хэсэг манай тэгш баяр одоо манай энэ малын одоо активж гам болдгоо жамсан дарж байгаа энэ физик технологи хүрээлэнгийн химийн технологи хүрээлэнгийн жаргал цангаатэл ярьж штэ. Өөр одоо сошиал сүлжээ, нийгмийн сүлжээгээр өөрийнхөө эзэмсэн мэрэгжил шинжлэх ухаандаа үнэж байгаад ярих бүрэн боломж байгаа. Даанч ярихгүй байна. Энэ айгүй утгатай байхгүй чинь. Бүгд аюулгүй гэдгийг мэдж байгаа. Хоргүй гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ яагаад ярихгүй байгаа гэдэг. За яг тэр тэдний хувийн хэрэг баг. Заавал тэрийг яриулах гэж болохгүй. Гэхдээ энийг шинжлэх ухаан гэдэг юм бид нар хүндрэлт нээгээд Казахстан, хөрш орон, Австрали, Канада бүгдээрээ хийгээд байгаа юм аюулгүй байхад бид нэг ойлголт байгаа шүү. Бид нар олборлоогүй байгаа шүү дээ. Тий. Олборлоогүй байхад хүн мал үхээд идэг бол энэ өөрөө заах хүмүүс өөртөө ойлгох чинь үз. А би нэг юм хэлэх туфта орон нутгад бид нар зөвлөх бодус гэж байхад 85-аас 94 онд Мардай гэдэг одоо бид нар нэрлэдэг чинь нэртэй Мардаг олборлож байсан. За энэ бол яг нүүрс алт олборлож байгаа юм шиг энэ одоо нээлттэй гэх юм да тийм уурхаа байсан. Яг нүүрс авж байгаа юм шиг газрыг одоо экскаватор тий. Тэгэл одоо урааныг тэгж авдаг байсан. Хэрвээ уран аюултай байсан бол тэр зөвлөлт бодвол 10,000 хүнтэй хот 1000 хүнтэй сургууль цэцэрлэг уурхаагаас 7 км-ийн зайд байгаа шүү дээ. Тийм хийхгүй байх байсан шүү дээ. Тэгээ тийм хот байсан. Энийг бүгдээрээ мэдж байгаа. За яг намайг за чи юугаа мэдгийн чи хүүхдээсэн удлаа ярьж ингэж болох байх. За тэгээ амь жишээ гэх юм бол одоо 95 оны онд зөвлөлт бодвол тэрийг манай засгийн газар Часараа засгийн газар хүлээлж өгсөн байт юм билээ. Би энийг бас судалсан. За тэр хүлээж авсан хүн барилгын яамны орлог сайд Эрдэнэ очир гэж хүн байгаа. Одоо амь цэрүүн байгаа. Өөрөө хүлээж авсан. Би уулзж байсан. Үнэхээр би ч гэсэн эргэлзээд үнэхээр тийм хаалттай тийм хот юм гээд асуусан. Тийм байгаагүй. Хүлээж авч байсан. Тэр дотор хот байсан. Хоёрдугаарт манай нэртэй нийтлэл Цэнтөөгөө 87 онд байхдаа тэр Мардаа дээр очиод үн соёлын сурвалж очиод сурвалжлах хийжсэн тухайга байдаг. За тэр үед энэ төслийг бас энтхүү сонирхоод Оростой хамтрийгээд тухайд энтхийн геологийн сайд нь орлог сайд нь ирээд тэнд очиод Мардаа дээр очиж очлоод уулзаад хамт явсан одоо Дамбин Нямгаа гэдэг энэ ахын дипломат хамт явж ирсэн хүн байгаа ингээд ийм олон зөндөө жишээ байна. Тэгэхээр тэнд одоо хэрэг аюултай байсан бол одоо тэндээс хариуцтай хүн тугал Монгол одоо ялангуяа Доронтой аймаг бол говийн бүстэй харьцуулбал хүн ам шигүүш тарцсангүй. Тэгэхэд гарах хэрэгтэй байтал огт гарахгүй байгаа, огт олборлоогүй байгаа. Дорн говьмаас гарна гэдгийг яг хүмүүс өөрсдөө тэгээд оюун ухаанаар өөрсдөө ингээд ойлгох нь логикоор тий. Тэгээс одоо би нэг шинжлэх ухаан яриад үгүй чи тийм ингээд яриад байгаа чи утгагүй үстэй. Тий. Тэгээд энэ миний одоо юу шүү, хувийн бодол шүү. Дарга энэ төсөл одоо яагаад 20 хэдэн жилийн дараа одоо гацчих гэдэг дээр би бол одоо энэ иргэний хөдөлгөөж гэх шиг одоо нэг энэ хөгжил саадуулж байгаа нөхдүүд хэсгэл нөхдүүд байд юм байлээ шүү дээ. Эдгээр их гай болсон байхаа л гэж би одоо боддоо шүү дээ. Яг эдгээрээс бас яг эдгээр санаа зовж байгаа энэ дотор шүү дээ. Үнэхээр санаа зовж байгаа усуд нь байгаа бах. Үнэхээр мэдхгүй усуд нь байгаа бах. Үнэхээр дагалдж байгаа усуд нь байгаа. Санаатаагаар хийж байгаа усуд байгаа бах. Гэхдээ яг энэ л нийгмийн процесс. Хүмүүс одоо бол Дорногов аймгийн Улаанбаатарын ард иргэд малчд бол үнд өөртөө ойлгоод чинь нөгөө аюултайгээд ядсан чи яг бод амьдрал дээр тийм биш мэт нийгмийн хөгжил орон нутгийн хөгжилд нь хувь нэмэр оруулаад байна. Уурхай аманд 5 км-ийн зайд нэг айл байгаа. Одоо би нэрийг хэлээд яг би сайн мэднэ. Мянгад малчин бараг 1000 тэмээтэй баг. Алтан төлийн эзэн 5 км-ийн цаад л одоо хүртэл байгаа. Ахад 10 км-ийн зайд бас нэг айл байдаг. Ерөөсөө 10 км радиуст 2хан айл байдаг. Говийн альч өөрөө цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхэд тэр үнэхээр аюултай байсан тэр одоо тэр байгаль байгаа шүү дээ. Амьдрал байгаа шүү. Би одоо тэрийг басамжилж байгаа юм биш. Яг бод байдал тэр байхгүй юу? Говийн иргэд ард иргэд бол ерөнхийдөө ойлгоцсон. Анх бол мэдээж 15 жил 10 жилийн өмнө бол хүмүүс тэдний байхдаа янз бүрийн яриа одоо юмд автаад тэгдэг байсан үнэн. Одоо бол бод амьдрал дээр тэд нар хараад бид нар ирээдүйн хөгжил сэтгэлт юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тийм харьцангуй тийм болцсон. Бид нар чинь ингээд байгаль орчин яг энэ байгаль орчин үнэлгээ энэ хүн ам эрүүл мэнд байгаль орчны талаар бид нар өнгөрсөн хугацаанд өнгөрсөн 2017 оноос хойш 8 удаа тийм судалгаа шинжилгээ хийлээ шүү дээ. Яг бол батлах гад. Тэгээд энэ чинь гадныхаас 2 удаа хийсэн. Канадын Stantec гэдэг дэлхийд бол 2 тордог баха байгаль орчны үнэлгээ гэдэг бараг 45 илүү 43 мянган хүнтэй ийм хүнээр хараад тусаар хийлгэсэн. Тэгээд бүр одоо Европоор хийлэхгүй, Азаар хийлэхгүй, заавал
Латин Америк ТV орноор хийлгэх гэхээр Канадаар хийлгэж байгаа. Яг бол Европ гэхээр нэг Францын нөлөө орчин гэж хардлага үсгээд. Хоёрдугаар олон улсын атом эрчимчний агентлаг Магитег хийж судалгаа хийсэн. Шинжлэх ухааны академи засгийн газрын югаар бол 4 удаа хийгээд бүх тайлан судалгаагаа засгийн газар танилцуулаад лабораторийн шинжилгээгээд ингээ явсан. Тэн дээр яагаад явсан гэхээр тэр явцад ингээ ард хэрэгтэй малцтай болцоод бүгдээр эрг ойлголттой болсон. 10 жил 15 жилийн өмнөх байснаас өөр ойлголт нэгээд өөр болж байгаа чинь цаг хугацаа лимийг харуулж штэ. Нааж урт хугацаанд байна. Тэгтээ яг хөө тэгээд энэ явдаг зам ёсороо явж байгаа. Хүмүүс л явандаа ойлгож эхэлж байгаа, итгэж байгаа гэж ойлгож байна. Тэгээ би хоёрхан жишээ сая авсан. Тэгэхэд огт олборлож эхлэегүй. Яг дуршилтын хугацаа 1.4 жилийн хугацаанд хийсэн. Гэхдээ энэ бол үндсэн олборлол эхлэегүй байгаа штэ. Тэгж яхад Доронтой аймагт юу ч гараагүй байхад одоо би Доронтой аймагт одоо гараагүй байх гэж яаж байгаа юм биш. Тэгж яхад те одоо Дорногод гарна гэдэг чинь тэгээ манайх телевиз үзэгч өөрсдөө эрүүл ухаанаар те ойлгох байлгүй дээ. Би тэрийг энэ сая 2-3 хоногийн өмнө сошиалоор шуугад тундлаа те нэг 6 хөлтөө 2 толгойтой тоглолч гинүү хурагч гинүү гараад ирлээгээд тэрийг одоо танайхнаас ч гэдэг юм очиж үзсэн юм байна уу? Үгүй тэрийг үзээд байх. Тэр үзэх шаар. Би хэвлэл мэдээллийнхэнд хоёр зүйл хэлж байгаа. Ийм юм байж болно. 8 үлтэй хишг миш гарч болох. Би биологч биш. Би малын эмч мэдгүй. Гэхдээ Монгол улсад хууль гэж нэг юм байгаа тий. Хууль бол Монголын үндэс. Хэрвээ ийм юм тайралдаад ийм юм яхад би хэвлэл мэдээлэл сэтгүүлч хэлдэг, хүмүүс хэлдэг. Хоёрхан зүйлийг асуугаарай. Энд нэг шинжлэх ухаан амар ухаан шаардаад байх ч юм байхгүй. Хоёрхан зүйлийг асуу. Энэ хураг юм уу энэ малчин Дорногов аймгийн Улаанбаатар сумын гэдгийг та бичгээ гаргаад ирээ. Тэр бичгийг мал амтны эрүүл мэндийн хуулиар малын эмч гаргаж өгнө. Гэхдээ та ч гэсэн иргэний үлхэн дээр тим сумын тим аймгийн гэж гардаг үсттэй. Таныг одоо хаан чи байдгийг тийм биз дээ. Мал ч гэсэн адилхан шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт энийг ураанаас хордсон гэдгийг хүн үзээд малчид хамгийн сайн малчид үзээд тэрийг вирусын тийм нүд одоо тийм юм байдаг юм бол чадахгүй. Энийг өндөр хөгжилтэй орны лабораторид одоо манад лабораторийн шинжилгээгээр малын эмчд өгнө. Та эмчд үзүүлэхдээ эмч таныг ерхэд нь халуун малуу нэг ерхэд зовироо нэгаад за ийм юм шинжилгээ аваад ирээ. Шинжилгээгээ харуулж харъя гэдэг үстэй. Мал ч гэсэн адилхан шүү дээ. Адилхан байдаг л шүү дээ. Тэгэхээр энэ ураанаас орцсон байна гэдгийг шинжилгээ хийж үзнөхөөс биш тэд нар харж байгаа л ингээл тогтоогоол. Энэ өрөөсгөл ойлголт байхгүй. Тийм байж одоо мэдгүй би бол тийм итгэхгүй байгаа. Хэрвээ тийм байл хамаал хурж ирээ. Гэтэ энийг хоёр баримт ч гэсэн. Хоёрдугаар тийм нөр хууль зөрчиж байгаа байхгүй. Мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйл дээр байгаа. Хэрвээ ийм юм болох юм бол энэ малаас хүн талддаг халдвар төвчм. Одоо та бол энэ жилээс мэдж байгаа. Одоо юу лээ нөгөөх нь битэг бүрчлээ гэж хоёр өвчин байгаа. Одоо жишээл малаас хүн талддаг. Тэгэд тийм өвчин тэгээ явж байвал яах вэ? Энд ч өөрөө эрүүгийн хариуцлага байхгүй юу? Бид нар шүлхий боллоо, бүрцээ золлоо гэж онцгой байдал аймаг гэж хаагаал боо юм болдог шүү дээ. Тэгэхээр тэд нар зүгээр ингээд хаанаас авчихсан мэддэхгүй нэг юм гаргаж чаад. Энэ хоёрхан зүйлийг л асуугаарай. Би имийг туршиж байгаа юм биш, дайсгнж байгаа юм биш. Яг бодит байдал. Тэ энэ бол ухаан, шинжлэх ухааны нарийн томьёо юм шаадаад байх юм байхгүй. Энэ нарийг л асууж. Би хэвлэл мэдээллийн сэтгүүлчтэй зургатаар дамжуулаад энийг л хэлж байгаа. Энэ нарийг л асууж. Тэгэл болоо. Энэ бол энийг малын эмч өгнө хуулиараа. За яг малын эмч нь яаж яхан тэр дараагийн асуудал. Тийм байна. Тий. Хоёулаа сая зөв марлаа ярьсан дээр би нэг юм санаанд орлоо. Тэрний юу гэхээр өчигдөр байна, уржигдөр байна уу? Манай нөгөө хэний Баярхуу нийтлэлчийн юу сонин гэж сайт дээр гарсан байсан уншсан үгүй юу? Тэн дээр энэ мардагийн чи анх одоо яаж ашиглаж ийсэн Оросууд тэрний тухай байна лээ. Тэгээ тэн дээр их сонин баримт нь юу гэсэн гэхээр анх Оросууд чи хэдэн онд орж ирсэн дээ. Тэрийг ингээд хайгуул хийгээд ингээд бас нэг 5-6 жил явахдаа Монголын талд юу ч мэддэгдээгүй юм байна. Манай энэ дээд өдөрлөг юу ч мэдээгүй сууж байсан байгаа юм. Тэгээ гинтхэн нэг өдөр л одоо бал даргыг дуудаад за уран олсон. Бид нар наач үйлдвэрлэнэ гэж шууд тулгсан гэж байгаа юм. Тэгээд тэндээс тэгэл ерөөсөө зөвөр богоон тэр төмөр зам тавьчихсан шүү дээ. Тэгээд тэр хөдрий чинь хойшоо зөөдөг гэсэн тэднээс бид нэг ч өрөвлийн одоо юм авч чадаагүй. Тийм жишээ байхад одоо бид нар өнөөдөр Баруун-Цуутай энэ соёл ертөнцтэй ямар гэрээ хийчихэд бүх орлогын ашигтайгын 51% авах гэсэн юм чинь шүү дээ. Тийм биз дээ, тий? Энэ ардчлалын буюу ардчлал ил дод байгаа. Энэ гэрээг бол бид нар сая нээлттэй, сая парламентаар баг одоо 5 байнга хоороор орсон гэдэг одоо. Би одоо өөрөө бүгдэнд орж асуулт хариулж явсан. 5 байнга хоороор орсон. Нэгдсэн чуулганд авраг 6-7 удаа орсон.
нээлттэй. Бүгдэндээ нээлттэй. Энийг нэг ярьсан юм. Бид тэр барууны юм дээр болоо энэ гэрээг нээлттэй хийсэн ганц улс нь манайх Монгол болоо гэдэг. Энийг нээлттэй хийсэн. Янз бүрийн одоо нууц хайсан юм байхгүй. Бүх гişүүдэд нээлттэй хийсэн. Энэ алчлын буян. Мэдээж та бүхэн мэдж байгаа. Та ч өөрөө сайн мэднэ. 90-ад оны бол бид нар үзвэл 16 дугаар бүгдний тухайс хууль бусаар байсан. Энэ бол яг дараагийн асуудал. Бидний үнэн. Тэгэхээр тэр бол тэр үедээ болсон юм процесс. Би яриад байгаа нь бол ганц яриад байгаа нь тэр уран гэдэг юм цацраг идэвхтэй юм бол гэдэг өнцгөөс л би ярьж байгаа тийм учраас одоо бол энэ гэрээ бол нээлттэй бүгдэнд хилцүүлээд маш олон удаа хилцүүлсэн ярьсан энэ олон санаа бодлыг бүгднийг тусгасан тийм л процесс болсон. Тэгсэн. Би бас өөрөө иргэнийхээ хувьд тэр хилцүүдгийг бол нэлээд одоо бас ажигласан юм аа. Тэгээд энэ нэгэнт одоо хоёлаа тэр хор холбогдлоо гэж ярьсан дээр би зүгээр нэг үзэгч сонин жишээ ярих гэж бодсон. Энэ далай жаргал дарга үтээр нэг 2.5 жилийн өмнө 2 жил хагасын өмнө анх бас яг энэ ярих өнцөг нэвтрүүлгээр энэ юуг уулзаад бас энэ тухай ярьж исэн. Тэгээ манай хүн чинь тэр үед тэр нөгөө нэг юм юуны шилэнд шар нунтаг авчираад тэгээ нэг энэ студид нэг цөнгөтэй орж ирсэн юм а эхлээд. Тэгээ энэ хажуудаа тавьчихсан. Тэгээд санаач ороогүй тэгээд нэвтрүүлэг дуусхын хэрд манай хүн би танд нэг юм үзүүлэх үл гэж юу вэ гэсэн чинь цөнхөө авах байгаа тэр нөгөө нэг шилтэй шар нунтгаа энд гаргаа тавьчлаа. Юу вэ наа чи гэсэн чинь шар нунтаг гэдэг чинь энэ штэ гээд. Гэхдээ тэгээ болж байгаа юм наа чи одоо хортой мортой ч одоо сүйд боллоо штэ гэсэн. Тэгээ манай хүн чи тэр нөө хэмждэг багцтайгаа ирсэн энд яхад нэг сул дуурж явах шийдэ энд авчихаар бүр амар чанга орилж явах шийдэ. Тэгээд би зөвхөн өөр дөр жишээ яриад байгаа нь тэр шүү. Хэрвээ тэр үед одоо тэр амар хортой юм болоод би үдэд хордоод одоо аль хизээ одоо талигач болдгоо маахад одоо янз бүрийн энэ тэндээс юм ургацсан салаалцал байх хэвээр байсан байх тийм ээ. Тэгээд тийм тэр юун дээр нь жишээн дээр нь үзүүлж ирсэн шүү. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 1780 хүн Улаанбаатар сумын үйлдвэр дээр очиж үзсэн байгаа. 3 жилийн хугацаанд. Зөвхөн өнгөрсөн жил ихэд 560 хүн ч юм очиж үзсэн. За Улаанбаатар сумын 400-тэй гэхээр ихэнх нь хотоос говийнхан очиж үзсэн. За бүгдээрээ шар нутгийг очиж үзээд онгоолгоод хараад арайд үзсэн. За хэвлэл мэдээллийн институт болоод сая их хурлын парламентын гишүүдэн дээр зөндөө очиж үзсэн. За энэ бол харьцангуй одоо нуугаад хайгаад идэг байсан. Энэ юм чинь ийм байдгийг очиж үзэж байгаа. Тэр бол зүгээр л уул уурхайн гаргаж авч байгаа бүтээгдэхүүн юм гэж хэлэх. Энэ хизээ аюултай болох юм гэхээр энийг цөмсгтэй 5 улс. Одоо Франц энийг авч яваа, Францтай аваачаад баяжуулаад атомын цахилгаанаас түүш болвол тэр хүн ойртох аргагүй. Тэр бол роботууд юм уу одоо хийдэг тийм процесс. Тэр тэнцээ болно. Тэр бидэд ямар ч падлын авах, ямар ч хамаа авахгүй. Тэр бол дараагийн асуудал. Бид нар бол анхан шатны бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Тэгэхээр энийг ийм биш гэдгийг би одоо 2-3 жишээ авлаа шүү дээ. Тийм. Зүгээр би нэг юм жишээ авах гэдэг зүгээр яг энийг оновчтой байж магадгүй. Миний хувьд бол би оновчтой гэж үздэг. Одоо бидээс ковидгээ 3 жил ковидын хүнд хэцүү аваад туллаа шүү дээ. Одоо би ковидтэй хүн байсан бол одоо тантай гэд яхад та бол одоо дархлаа сайтай хүн бол тусахгүй. Дархлаа муутай хүн бол тусна тий. Энэ бол вирус учраас. Вирус тий. Одоо тэрийг хүндрэлэхэд нотолчлоо шүү дээ. Одоо хоёул ингээд усууж байгаа. Энэ дотор яг адилхан хоёулыг хордуулдаг тун үйсэн багт хоёул яг адилхан яг зүзүүлнэ шүү дээ. Яг адилхан. Яг бол таныг амар төмөр модоор хийсэн биш тий. Адилхан. Тэгэхээр уран аюултай цацраг аюултай юм бол нэг гişиг нэг хорог тус өгөхгүй байхгүй юу? 200 ташраараа хүн амтайгаа нийлээд бүгдээрээ өгсөй. Би энийг тэгээсэй гэж ярьж байгаа юм биш. Гэтэ энэ бол яг логик процесс байхгүй юу? Тий. За тэгээд гэрээгээ байгуулчлаа. Одоо энэ үйлдвэрийн ажил маань яг хизээ эхлэх үү? Ямар ажлыг төлөвлөж байна? Одоо хамгийн чухал ажил нь одоо бид нар 28 оны хавраас ихэд үндсэн олборлолтоо эхлээд жилд 2500 тонн уран буюу одоо эхний дэлхийд эхний 5-6-д ордог тийм ураны салбартай үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо 3 жилдээ багтаад бид нар одоо энэ Counter-Strike компани дэд бүтцийн ажлууд эхэлнэ. 4 том дэд бүтцийн ажил эхлэх хэрэгтэй. Одоо ингээд урдаа эхлэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь 160 км зам тавина. За Дорногов аймгаас Улаанбаатараас Зүүн Баян гэдэг ийм одоо гэдэг ийм 3 жилийн 3 одоо юм зам тавина. Тэн дотроос одоо 60 км засмал зам тавина. За дараагийнх нь болохоор зэрэг Сайшанд одоо Дорногов аймгийн Сайшандаас Улаанбаатарх сум хүртэл болвол
100 км-ийн тог татна. Эрчим хүчний сүлжээ татна. Өөрөөр хэлбэл эрчим хүч хэрэгтэй шүү дээ. Эрчим хүчний том сүлжээ татна. 100 км. Хоёрдугаар замын үүдийн зам үүд гэнэ зүүн баянгийн төмөр замыг өргөтгөх нь. Энэ чинь нэг шар нутгаа яаж яах вэ гэдэг үтцээ хийн шүү дээ. Төмөр замыг өргөтгөх. Төмөр замын одоо өргөтгсөн ажил хийн. Хоёрдугаар эхний ээлжин 500 хүнийг одоо ажиллаж амьдрах суурьшлийн бүс бий болгоно. Гэх мэтлээ ингээд ийм 3 жил бид нар ийм том бүтээн байгуулалтын ажлууд одоо шаардлагач байгаа. Одоос ажиллаа эхлэе явж байгаа. 3 жил гэдэг бол маш богино хугацаа. Тэгээ ийм том дэд үтцэн ажил хийхэд ингээд ажлуудаа эхлэе явж байгаа. Дэд үтцэн хажуугаар тэр үйлдвэр маань бас явж байгаа. Үйлдвэрийн ажил. Энэ нь дэд үтцээс гадна үйлдвэрлэлээ хэлнэ. Одоо энэ чинь нөгөө үйлдвэрлэлээ өргөжүүлнэ. Одоо тэгэл одоо үйлдвэрээ барина шүү дээ. Одоо анх удаа туршилтын хэмжээнд жижиг үйлдвэрээсэн бол том үйлдвэрлэлээ барина. Ингээд би яг хөө дэд үтцийн том нөгөө орон нутгийн юм ярьж байгаа л да. Зүгээр тэнцэл үйлдвэрлэл зүү бая Улаанбаатарта яг үйлдвэрлэлээ эхлүүлнэ шүү дээ. Өргөжүүлнэ. Тэгвэл одоо эхний ээлжин 700 хүн туслан гүйцэтгэгчний 400-ыг тэнцээ одоо ажиллаж амьдрах тийм гэдэг чинь том бүтээн байгуулалт байна. Тэгээ одоо энэ улсуудын нэг одоо эргэлзээд байгаа нэг юм байгаа маа. Тэр олборлоготой ингээд тэр газрын гүн рүү хөхрийн хүчил тэр чинь уг нь концентрац 1.1 хэдхэнтэй л хөхрийн хүчил юм байл шүү дээ. Тэрийг шахаад тэгээд буцааж гаргаж ирээд тэгээд тэр хөхрийн хүчил тэр газар доогуур одоо хөрс бохирдно, ундны ус бохирдно гэд нэг яриа яваад байгаа маа. Та одоо бодвол худаг мудаг гаргадаг байлгүй дээ. Манай хэрэгтэй удагтай. Та худаг хэдэн метрээс гаргасан? 30 метрээс. Тийм шүү дээ. 30-аас доош худаг гарахгүй шүү дээ бас. Тэрнээс дээш одоо 50 метрээс авдаг худаг байдаг баг. Гэтэ эдийн засгийн одоо эдийн чинь тог сахилгаанд дийлэхгүй шүү дээ. За 200 метрээс та авдаг худаг гарахгүй баг тий. За тий. Тэр ус тийм ус гэж байхчгүй. Тий. Тэгэхээр хүмүүс нэг буруу ойлголт. Говийн доор 170-аас 200 м усан бассейн шиг мэлтэлсэн тунгалаг ус байна гэж ойлгоход энэ нэгдүгээр буруу ойлголт. За 20 дугаар тэр бол 10% нь ус, 20% нь илс хайрга гэсэн ийм бүтцтэй орчин байгаа. 170-аас 200 м-т. Тэгэхээр ийм би одоо их хурлын төвтэй зөндөө тайлбарлаж ярьсан, өмнө хэвлэлээр ярьжсэн. 140-аас 170 м-ийн доор байгаа илсэн дээр уран алдсан байгаа. Илсний ширхэг болгон дээр уран алдсан байгаа. Одоо энгийнээр хэлэхэд одоо би хамгийн энгийнээр хэлье. Тэрийг авахын тулд хөхрийн хүчил гэдэг химийн тусламжтайгаар авдаг 1.5%. Өөрөөр 100 литр усанд 1.5 литр тий хөхрийн хүчил хийсэнтэй адилхан. Өөрөөр манайх иргэний хөдөлгөөний тэр чигээр хөхрийн хүчлийг доор шахдаг юм шиг ойлгоод үгүй. 1.5 литрээс 1.2 за дээдл нь 2 хөхрийн хүчилтэй уусамжийг хийхээр тэр хөхрийн хүчилтэй усанд нь илсэн дээр наалцсан уран хайлж байгаа юм байхгүй юу? Хайлж байгаа. Одоо хүн цаахалтаа цаймаа ус уухад илсэн цахираа хайлж уудаг шүү дээ. Тэрнтэй адилхан хайлж байгаа. Тэгэхээр тэрнээс нь урантай усаа гаргаж аваад дотор нь гаргаж авангуутай газар дээр одоо үйлдвэр гэдэг нь тийм учиртай. Химийн 6 процесс болоод тэгээд шингэн төлөвөөсөө хатуу төлөвтэй одоо хамрын тамхи шиг ийм юм гаргаж ирж. Тэрийн нийтлэгээр шар нутаг гэж байгаа. За энэ хоёрхоо ойлголт байгаа. Хэмжээний ус байхгүй. Хоёрдугаар тэр бол байгаль орчинд ямар нэгэн тийм хор хөнөөл байхгүй. Өөрөөр тэр усаа гаргаж аваад нэг усаа дахин ашиглана. Одоо ингээ ураантай усаа гаргаад авлаа шүү дээ, тий. Тэнгүүд чи нэг хөхрийн хүчлээс нь салгаад авцсан. Тэгвэл дахиад 1.5 хөхрийн хүчил дахиж хийгээд ахиж проценттэй болгоод ийм цикл болгоод сантигны турбаш ингээд хийх байхгүй. Нэг усаа дахин хэрэглэнэ гэсэн үг. Ерөөс ийм процесс. Тэгээ энэ бол дэлхийд дээр нийт одоо 60-аас дээш хувийн урааныг олборлож байгаа байгаль дээлтэй. 15 см гэдэг чи одоо жижиг үстэй. 15 см диаметртэй турбаг л доошоо 170-аас 200 м-т явуулах юм байгаа шүү дээ. Тэн дотор урааны үйл тэр уран юм дээр бол нэг ч том машин явахгүй. Байгальд одоо байгаль газан мамыг сүйтгэхгүй тийм л процесс. Тэгэхээр энэ бол хүмүүс очиж үзээд хараад бол энийг бүгдээрээ мэддэг тий. Ерөөсөө процесс нь ийм л процесс байгаа. Тий. Энэ зүгээр хажуугаар нөөцлөөр хажуугаар мониторингийн цаанаг буюу мониторингийн тим тавьдаг. Ягаад гэвэл тэр хөхрийн хүчил нь яг одоо 1.5-аас илүү байна уу, бага байна уу гэдгийг хяндаг. Яг ураанаа авч ийн гэдэг мониторингийн үеийг хяналтын тим цаанагудаас хийгээд тэг хянаад яваад байдаг. Ийм процесс. За энэ үйлдвэрийн процессыг одоо байгаль орчинд хэр нөлөөтэй байна гэдгийг хэн хянах юм? Одоо энэ төр уурхаа дээр. Энийг нэгдүгээр уран өөрөө олон улсын одоо том хяналтанд байдаг учраас олон улсын атом эрчимчнийг адилхан магадтай хянана. Эдгээс эн чинь нөгөө цөмийн зэвсэг одоо хойд солонгос одоо хойд солонгос Иран одоо нууцаар уран байжуулж ийн гэдэг ийм яриа баснаас багуулад олон улсын атом эрчимчнийг адилхан хатуу хяналтан дээр байгаа шүү дээ. Яг тэгвэл биднээс авч байгаа шар нутаг цөмийн эрчимч болно. Атомын зэвсэг болж болно тийм учраас олон улсын хатуу
магитай үеийг хяналтанд орно. Хоёрдугаар энийг хянахгүй бол өөрөө энэ төсний эдийн засгт үр өгөөж өгдөлтэй байхгүй. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагч нь өөрөө хянана. Өөрөөр ингээд чинь одоо ингээ хамаагүй ингээд хянахгүй орчихвол энэ чинь зараад цөмөр ч юм уу болоо зарж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хянж яг одоо 1 грамм ч гэсэн урааныг одоо шам нутгийг авахгүй бол өөрөө чи төслөөр өргөөж болчихгоо. Тийм магадлал байхгүй чинь төсөл нь өөрөө өөрийгөө хянаад явах байхгүй. Гэхдээ яг эдийн засгаас талаасаа тэр байх. Байгаль орчинд үзүүлэх нөлөө талаасаа тэр бас магнетич бас давхар байна. Давхар хэлж байгаа. Хоёрдугаар бид нар шинжилгээ ухааны академиас бид нар бол одоо ер нь магнетийн газраас хянана. Хяналтын шилгээ, цөмийн энерги комисс гэдэг хянана. Яг тэр цацрагийн юм хянана. Байгаль орчны юмыг бол бид нар хянаад явна. Тэнд бол хэрэгэлцэх юм байхгүй. Тэрийг бид нар өнгөрсөн 3 4 5 жилийн хугацаанд хэд хэдэн шинжилгээ ухааны одоо эрдэмтдээс одоо явуулаад үзүүлээд одоо судалгаа шилгээгээр гаргаад ирсэн байна. За. Тийм байна. Тэгээд энэ эргэлж байгаа энэ яг одоо үнэхээр энэ технологийн процессыг одоо сонирхоод байгаа улсууд хэрвээ байгаа бол би зүгээр нэг юм хэлэх гэсэн. Энэ саяхан YouTube дээр би одоо тэр нэрийг санахгүй байна. Нэг залуучууд айгүй хөөрхөн кино хийгээд тавьсан байлээ шүү дээ. Тэ бүр яг тэр газар дээр нь очиод энэ уран чи ингэж гардгийн тэгээд ингэж цэвэршүүлээд байдгийн ингээд яг тэгэж хайвал Монголын залуучууд айгүй хөөрхөн тэр таны мэдгүй нэвтрүүл хийцэн байлээ шүү. Яг хүсвэл бол энэ тухай зөндөө юм авч ирж болно. Хүсэхгүй бол үзэхгүй байж болно. Тэр хүний эрхийн асуудал. Гэхдээ ер нь зүгээр энэ тухай мэдгийг бол маш энгийн ойлгомжтой байна. Зүгээр нөгөө эргэлзээд бас тэгж байгаа одоо мэдх юмсан гэж байгаа зүйлс хэлэхээс те тэрнээс зүгээр л нэг дарцаг өрөөд урагшаа. Хоёрдугаар би нэг юм телевиз үзсэн. Тийш очиод үз. Зохион байгуулалт нь ороод 10 болоод 11 болоод те нээлттэй хүм болгоо очиж бол иргэний хөдөөний бүгднийг бид нар урьдаг. Бүгдээрээ очдог. Очиод үз. Энэ бол хааж магаад бид нар нууж магаад байх юм байхгүй. Харин гацгүй харин тэр дэг журамтай сахилга бата бариад очиод үзцгээ. Би ахаад урайлаа. Бүгдээрээ очиж үзээрэй. Тэ манад хандаарай. Тэ манай компанид хандаарай. Бадрах энержид хандаарай. Тэгвэл танайхаа ингээ зохион байгуулалт би өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1700 хүн очиж үзсэн. Тий. Одоо ахаад бид нар үзүүлээ л. Тэд дээр нууц хаагаад байх юм байхгүй. Очиод үз эргэлзээ байх юм бол очиод асуу. Нүдэрээ үз. Тэ шар нутгийг очиод хар тий. Тэнд чи одоо тэгээд тэр туршилтын үйлдвэр байгууллага 16 оноос хойш гэсэн үү те ихчүү та. Тий яг тэр орнчууд өчнөө Монгол хүмүүс гадаадын улсууд зөндөө ажиллаж байгаа шүү дээ. 2003 оноос хойш. 20 тий тэгэхээр тэр улсуудын сур одоо асуу тэр дундаас одоо үнэхээр засагт ягаад нэрвэгдсэн хүн байна уу? Тийм биз дээ тий. Одоо манай Жамсан доржгоогээд 80 хүрж байгаа манай геологч биш дээ Марда дээр ажиллаж исэн. Тэр Марда дээр ихэд бас хяналт тавьж исэн. Тэнцээ ажиллаж исэн хүн байгаа. Манай урааны ихэнх ордуудыг нээсэн. Сая тэр нөгөө манай хөрөнгө оруулалтын гэрээн дээр манай шинжээч болоод хүмүүсийн асуултанд яг юм шинжилгээ ухааны тань мэдгүй асуултанд хариулаа явуулсан. Одоо 80 хүрж байгаа хүн байгаа. Тэр насаараа урааны уурхаа дээр ажиллаж исэн. Тий. За та тэр нэг 7-8 минут үлдлээ. Энэ дээр би одоо энэ улсын хурал дээр явсан хилцүүлгийн талаар танаас бас тодруулъя гэж бодсон юм аа. Тэгээ эн чинь нөгөө нэг 24 оны 3-4 сард манай хоёр ерөнхийлөгч уулзаад ингээд ерөнхийдөө зарчмуудаа тохирсон тийм ээ. Тэгэл би одоо бодохгүй юу. За одоо ингээд их хурлаар ороод ингээд энэ процесс одоо явах нь өгтөр ингээд зогссон юм а тэр юм чи нэг хэсэг. Тэгэд одоогийн өндөрлгөөс би хараад бас зөв ч юм уу гэж ойлгосон. Ягаад тэгэхээр тэр үед нөгөө нэгдүгээрт нөгөө гишүүд маань ямар байлаа хуучин гişүү бүрэлдэхүүн маань ихэнх нь одоо попчулар байлаа. За тэгээд сонгуул ойртсон байсан үе байсан. Нөгөөдөл чинь бүх ард түмэндээ хайртай улсууд болно. Тэгэхээр тэр үед айгүй бол энэ гэрээний төсөл орсон болов эдэ мэдэхгүй санагдсан надад. Ийм учиртай. Бид 34-өөсөө татгалзаад 10 болж байгаа гэдэг нь цөмийн нэрийн хуулиар төр 34 хүртэл эзэмшсэн хатуу залтсан. Хоёрдугаар нэг байгаль орчны төлбөр амнат чинь 5 гээд 5-аас дээш байж болохгүй гэж заасан. Тэгэхээр юуны үн бид нар цөмийн нэрийн хуулиа өөрчлөлт оруулж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр процесс бас. Ихэд бид нар 11 сарда цөмийн нэрийн хуулиа өөрчлөлт оруулаад гадны хөрөнгө оруулагчид ээлтэй таатай болох. Одоо жишээл 10 жил болно гэдэг заалт байсан байхгүй. Тэгэхээр энэ чинь 34 жил төсөл үргэлжлэх учраас 20 жил болгож юм уу. Тэг ингээд жоохон уян хатан болгож тэгэхээр ахаад энэ цөмийн нэрийн хуулийнхаа өөрчлөлтүүдийг зарчмын өөрчлөлтүүд оруулж нэг оруулж гисэн. Дараад нь 12 сарда бид нар хуулиа одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээгээ төслөө оруулж гисэн. Ингээд ийм 10 сарын сүүлээс ахад 11 12 1 сар гээд сая боллоо шүү дээ. Тийм хоёр процесс болсон. Эхэлж хуулиа өөрчлөөд хуулиндаа бид нар ингээд уян хат энэ бол гадны хөрөнгө оруулагчид харьцангуй таатай тий Монгол дээлтэй. Одоо 5 хүртэл дээш болохгүй гэдгийг чинь 5-аас дээш таазын
тавьж өгч штэ. 34 гэдгийг төслөөс шалтгаалаад зарим нь 34 байж болно, зарим нь 0 байж болно, зарим нь 5 байж болно. Тэрийг ингэж уян хатан тавьж өгсөн байхгүй. Тэгэхээр эхэлж хуулинд өөрчлөлт оруулаад дараад нь энэ хөрөнгө оруулалтын гэрээгээ оруулж ирсэн. Мэдээж улсын их хурлын юу хийх таны үнэн тэгээ одоо сонгуул эхэлсэнтэй холбогдуулаад бас янз бүрийн субъектив зүйл гардаг учраас тэр оронд энэ хууль муулаа бэлдээд бид нар хуулийнхаа зарчмыг тэгээ бэлдэж ингэж явж байсан процесс. Тийм байна. Тэр их зөв болох шиг болсон. За тэгээд та бүхэн ч бас энэ нэлээд олон гишүүдийг тэр Казахстан даваач дээр уурхайг газар дээр нь үзүүллээ тийм ээ. Тэр одоо их чухал. Энэ дээр энэ хөрөнгө оруулалтын гэрээ энэ хуулийг яахт бол гол үүрэг гүйцэтгэсэн манай их хурлын дарга Амралсан дарга Пүрүдэж гишүүн одоо ажлын хэсгийг ахсч байсан гол манлайл үзүүлсэн хамгийн чухал нь бодит амьдрал дээр нууц хаагаад байх юм байхгүй нээлттэй тэгээд очиж үзсэн Казахстанд явж үзсэн энэ зарим гишүүд бас манай Дорноговд очиж үзсэн шүү дээ эргэж тэгээд очиж үзээд яг хараад үлгэр жишээ хараад үнэхээр тийм биш юм байна гэд бас мэдээж усад завтра эргэлзэж байгаас зарим нэрээ юу ч хэлээ тэгээд үзээд хараад тэгээд үнэхээр эн чинь тийм биш юм байна шар нутагт чи юм байдаг юм байна гэд эн чинь бас нэг эргэлзээ тайлагч байгаа тэр бас том нөлөө үзүүлсэн эн чинь бас чухал юм байхгүй тий тэгээд ч одоо энэ их хурлын маань бүрэлдэхүүн болвол нөгөө өнгөрсөн их хурлааш шал өөр болчлоо яг тооны хувьд илүү за нэг дэвшил юм бэ хоёрт нь их олон одоо боловсралтай залуучууд энэ юугаар ч орж ирлээ шүү дээ спискээр тийм ээ энэ дээр одоо ер нь бол тий сая харж байхад бол одоо ингээд бүтэн 2 сар явахад бол танин мэдгүй хэзээ дандаа бодлогын чанартай тийм одоо агуулгын чанартай асуултууд илүү асууж энэ айгуу чухал би бол энд айгуу олзуурч байсан. Тэр нэг одоо 10 жилийн өмнө бол хэцүү байсан баг тийм одоо тэгвэл тэр юм тайлх зарцсангүй боловсралтай бас орчин үеийн юм мэддэг бас. За доктор профессор гэхээс бичиг үсэг тайлгдсан одоо гэж хэлээ одоо шошин жигээр хэлэхэд тийм улсууд орж энэ бол айгуу чухал. Энэ бол би доктор олзуурч байсан. Яг бол үнэхээр бас нэг юмыг уулчигээ цаад агуулга руу ороод тийм асуултууд хамгийн их асуулж ирсэн. Мэдээж яг таны мэдгүй асуулт байгаа чинь бас тийм гарна шүү дээ. Гаралгүй яг тий. Тэгээд тэр зүгээр та бүхний одоо ингээд засгийн газар маань юугаа гэрээнийхээ төслийг оруулцуулаад ингээд хилцүүлэг эд явж явах үед та бүхэнд одоо яана ч гэдэг юм уу унчих ч гэдэг юм уу тийм айц үзчих юм уу эргэлзээ байсан уу? Хэрэг гэрээ авал бид нар Монгол бас өөрөө л охирно шүү дээ. Бид нар боломжтой алдна. Энд чинь 17 тэрбумын өртөгтэй орд. Хэрвээ Францууд одоо 27 жил одоо заах сүүлийн 10 хэдэн жил хүлээсэн те бид нар хойшоос авах юм бол бид нар ахаад том боломжтой алдна. Тий бид нар ихтгэлцэл алдна. Бид нар хамгийн том Европын холбооны хамгийн нөлөө бүхий гол улс бид нар ингээд тохирчаад үе шатанда заазуу болчаад тэгээ хойшоос авах юм бол энэ хамгийн том аимшиг ихтгэлцэл. Энэ бол 3 дахь хөршийн 2 дахь том хөрөнгө оруулалт. Нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Би өнгөрсөн 7 жил энийг удаа төслийг аваа явж байхад би 2 зүйл дээр итгэл үнэмшилтэй байгаа. Манай гарсан шар нутгаас шар нутаг зөвхөн Францд үдийгүү Европын 8 улсад эрчим хүч тог болж очих юм. Англи, Герман, Итали, Испани, Швейцар, Нидерланд, Люксембург, Бельги гэсэн орнуудад тог цахилгаан болж очино. Энэ өөрөө хамгийн том юм байхгүй юу? Би тэр юм дээр ихтэй баяртай байна гэсэн. Яг бол бид нар 15 жил 20 жилийн өмнө таач мэднэ. Биднийг доогддаг, бидний ядуу, биднийг одоо арчаагүй гэдэг байсан бол тэр улс орн маань одоо бидэрт хурж ирээд өөртөө бидний гуйгаад бид нар тэрнтэй энэ зэрэгцгүүж ярих хэмжээндээ болчихж байгаа. Бид нар улс шиг улс болж байгаа байхгүй. Би тэрэнд өөрөө би тэрэнд маш их олзуурч байгаа. Би тийм учраас энэ бол ихтгэлцэл. Европын холбоод Монголыг мэддэг болсон тий. Хүн эрчим хүч хамгийн өнөөдөр дэлхийд хоригддог хамгийн чухал юм эрчим хүч шүү дээ. Тэрийг хангадаг гол улсын нэг болцохоор бидэд ихтгэлцэл бий болно. Энэ улстай бид нар энэ орнууд чинь хамтын ажиллагаагаа хэвээр явуулахыг энэ улс одоо хамгийн муугаар их одоо амралтын тайван байхыг бодно. Энэ айгүй чухал юм байхгүй юу? Хоёрдугаар ихтгэлцэл бий болно. Хоёрдугаарт өнөөдөр 22 оны 1 сараас эхлээд Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч буюу дэлхийн цаг уурын дулаарл байгаль орчин экологийн одоо энэ тэмцэх хамгийн чухал арга хэрэгсэл бол ногоон эрчим хүч, цөмийн эрчим хүчийг зарлалцсан. Энд бүх хөрөнгө оруулалтаа заръя гэж ярьсан. Тэгэхээр бид нар энд оруулж байгаа Монгол улсын оруулж хамгийн том хувь нэмэр байхгүй юу? Өөртөө бид нар утаанд байгаа ч гэсэн дэлхийг те энэ одоо аврах юм бид нар өөртөө энэ тэмцэж байгаа юм хийж байгаа. Энэ хоёр биднийг хамгийн чухал. Би энийг л би одоо бодож явж байгаа. Энэ айгүй чухал юм байхгүй юу? Энэ юу талаас мэдээж өр өгөөж эдийн засгийн татвар матвар бол чухал. Гэтэ энэ хоёрын өөрөө
хамгийн чухал. Хизээ байдлаа бид нар ингэж явж ирсэн. Та өөрөө сайн мэднэ. Ойлгоогоор орж байгаа 2 дахь том хөрөнгө оруулалтын төсөл. 20 жилийн өмнө бид нар ингэж үздэгчгүй, тоодогчгүй байсан. Та өөрөө сайн мэднэ тий. Тэгээд тэр дээр бас нэмээд хэлэхэд энэ маань нөгөө бид нар нөгөө тусгаар тогтнол гэж ярих их дуртай. Улаанбаатар тий гой өгнүүд баталгаажихад хамгийн чухал. Одоо эдийн засгаар бид нар тусгаар тогтнолоо одоо баталгаажуулахаас энэ хоёр том өршийн дунд байж зэрэг зэвсгээр бид нар угаасаа хамгаалж чадахгүй юм чи тий. Энэ дээр бол маш их том ачаал. Энэ айгүй том хоёр үнцэг шүү. Яагаад гэвэл бид нар энэ Францч өөрөө эрчим хүчээ үйлдвэрлээд хөрш орнуудаа нөгөө зарим орнууд нь одоо цог эрчим. Одоо жишээл Украины дайнтай холбогдуулаад Герман бол 3 дахин үнэтэй эрчим Францаас авж байгаа шүү дээ. Цөмийн эрчимээс татгалцсан гэдэг яг татгалт. Гэхдээ цөмийн эрчим хүчээ Францаас авж байгаа. Одоо Английн бол 20% Франц хангаж байгаа. Одоо Германы хэдэн өвчл надад хуваараа байгаа. Тэгэхээр энэ нөгөө манайх одоо оргил ачаал Оросоос шинэ авдагтай адилхан тэр хөрш орнууд нь Францаас авдаг. Франц эрчим хүч экспортлог байхгүй. Энээсээ бас ашгаа хийж байгаа. Тэгэхээр бид нар бол зөвхөн энэ Монгол Францын төсөл биш. Энэ бол Европын том төсөл гэж үзэх хэрэгтэй. За тэгэд сүүлийн асуулт ийм байгаамаа. Энэ халдсан бүрэгдэн энэ нөгөө газрын ховор элементийн төсөл гэж байгаа. Тийм ээ. Тэгээ энэ дээр одоо нэг уран байгаа ч юм уу эсвэл тэр газрын ховор элемент нь өөрөө тийм цацраг идэвхт ядалгаруулдаг юм уу одоо яадгийн энэ дээр танай байгууллагаас ч юм уу одоо тэр цөмийн энергиос очиж хяналт шалгалт хийж тэр юм уу минь хэмтсэн барьсан тийм байдгүй. Манайх тийм хяналт шалгалт хийдгүү сайдгүй. Би бол газрын ховрыг бол дилэнсээ яг. Гэтэ энэ бол ураантай харьцуулах гэдэг юм биш шүү дээ. Маш бага цацраг баг итгэхгүй юм шүү дээ. Уран бол илүү цацраг итгэвтэй гэдэг нь одоо харьцангуй одоо шороо мороотой харьцуул ярьж байгаа шүү дээ. А тэр газрын ховор бол тийм юусээ байхгүй зүйл шүү дээ. Энийг зөвөр ингээд ямар учраас яа би мэдхгүй. Гэтэ энэ бол харьцуулах ураантай харьцуулаад байх юм байхгүй. Хамаагүй бага байхгүй шахуу юм. Тэгээ газрын ховор ч одоо бүх юмд л ашиглаж ийш. Ягаад сүүлийн үед газрын ховор энэ их эрэлт хэрэгцээтэй болсон. Энэ гар утас. Одоо бидний микрон төртөл газрын ховор байж байгаа шүү дээ. Одоо манай Чингис хааны одонд физикс намсраагаа энэ тухай ярьсан, их сургуулийн физик хүрээлэнгийн захирал энэ тухай ярьж исэн. Газрын ховор тийм ингээд айгаад байх тийм байхгүй. Цацраг идэх тийм юм байхгүй зүйл. Тэр цөмийн энергийн комисч очоод бүр хэд удаа хэмжилт хийгээд ямар ч юуг цацрагийн итгэхгүй байна гэж дүгнэлтээ гаргасан. Хант ураантай харьцуулаад байх юм биш. Харьцуулах зүйл огт биш байхгүй. Тийм. Өөр харьцуулах зүйл биш гэдэг нь тэр цацраг матрас байхгүй зүйл байхгүй гэсэн үг байхгүй. Тийм ээ. За баярлалаа. Бидний цаг өндөрлсөн байна. Тэгээд ер нь бол хоёулаа цагтаа багтаагаад энэ бүх одоо асуудлаа ярилцсан байхаа гэж ингэж бодож байна. Ингээд одоо та энэ төслийн бас нэг удирдагчийн хувьд, нэг том оролцогчийн хувьд одоо таны цаашдын ажилд маш их өндөр амжилтыг хүсье. Энэ төслөө одоо тэр хугацаанд нь тэр 3 жилд нь багтаагаад хийгээрэй гэж л одоо ерөөдөө. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсэж ирсэн баярлалаа. Баярлалаа. Урьж оруулсанд баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзсараа түр баяртай.